Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг бөөрийн архаг өвчний хэвлийн диализ эмчилгээ хийж өнөөдөр 2 дахь хүндээ мэс засал амжилттай хийлээ. Энэ эмчилгээг хөгжүүлэх нь хүн амын эрүүл мэнд төдийгүй эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой гэдгийг эмч нар хэлж байна. Бөөрийн архаг өвчтэй хүмүүсийг эмчлэх үндсэн 3 арга байдаг. Үүний нэг нь хэвлийн диализ эмчилгээ. Өөрөөр хэлбэл өвчтөн хэвлийн диализын мэс засал хийлгэсэн тохиолдолд гемодиализын аппаратанд орох гэж ойчир дараалал зогсохгүй олон цаг аппаратаар эмчлүүлэх шаардлагагүй болох юм а. Тэр хэвлийн гемодиализыг хийхдээ хэвлийд нь тэр гемодиализын гуурсыг байрлуулдаг. Тэр процедур нь л одоо мэсэлтэй холбоотой болохоос биш. Тэрнээс хойш бол одоо дандаа яах нь гэрээрээ болон одоо эмчийн хяналтанд ор эмнэлэг дээрээ ирээд энэ эмчилгээнд хамрагдах боломжтой. Одоо энэ аппаратанд орж байгаа хүмүүс төрөний хэлснээр 7 хоногт 3 удаа нэг эрэхтээ 4-5 цаг зарцуулж байгаа бол хэвлийн гемодиализд орсон үе яах нь тэр уусамлуудаа сургалтанд хамрагснаар тэр уусамлуудаа гэртээ солиод эмнэлгээс уяатай байх байдал нь арилж ийн гэсэн үг. Түүнчлэн хэвлийн диализ эмчилгээ нь хямд тусар, гаж нөлөө багтай. Өвчтөн эмчилгээгээ гэртээ эмчийн завраар өөрөө хийх боломжтой зэрэг олон давуу талтай юм а. Манай эмнэлгийн хувьд бол энэ одоо 2 дахь тохиолдол нь болох гэж байгаа. Хийгдэж байгаа нээлттэй аргаар хийж байгаа. Өмнөх нэг тохиолдол нь бол дурангийн аргаар бид нар хэвлийн хүндийн диализын гурс байрлуулсан байна. Одоо энэ орох гэж байгаа хүмүүс болохоор нээлттэй аргаар хэвлийн хүндид хэвлийн диализын гурс байрлуулах мэс ажиллбар хийнэ. Өмнө хагалгаанд орсон хүний биеийн байдал доктортой сайн байгаа. Өөрөө халдвар хамгааллын дэглэмээс ахаад хэвлийн диализ эмчилгээнд ороод явж байгаа. Хэвлийн диализд хэвлийн гуурс тавих энэ чиглэлээр бол мэдцлийн эмчнэр маань бэлтгэгдээд энэ нь болохоор манай улсын 1-р төв эмнэлгээс эмчнэр маань бас сургалт явуулж манай дээр бас манай мэрэгчлэлтнүүдийг бэлтгэж өгдөг байгаа. Бөөрийн өвчлөлийн хамгийн сүүлийн шатандаа орсон өвчтнүүдэд үзүүлж байгаа энэ тусламж маань улам ингэж хүрээгээ тэлж хэвлийн диализ эмчилгээг нээснээр бол өшөө олон хүмүүсийг хамруулж өшөө олон хүмүүсийг бид нар бас сүүлийн шатандаа орсон гэж явж байгаа хүмүүсийг амьдралд бэлэглэх энэ үйл ажиллагаа маань бас эхэлж одоо айгүй эрчимтэй сайн явагдаж байгаад нь бид нар бас бахархаж байгаа. Судалгаагаар манай улсын 10 хүн тутмын нэг нь бөөрийн өвчлөлтөө буюу хүн амын дунд тэргүүлэх өвчин болж байна. Энэ эмчилгээг манай улс 2015 оноос нэвтрүүлж өнөөдрийн байдлаар 70 гаруй хүнд эмчилгээг хийсэн байна.